Замын хөдөлгөөний түгжрэл сааталд нэрмэс олдог олон төрлийн хүчин зүйлсийн нэг нь жолооч нар автомашин зориулалтын бус зогсоолгүй газар тавьдаг байрлуулах, эсвэл бүр машина түгжээд алга болдог явдал юм а. Ингэсээр хоёр урсгалтай нарийн замд ачааллыг нэмэгдүүлэх, бусад төрлийн осол зөрчил гарах үндсэн шалтгаан болдог байна. Тэгвэл энэ байдлыг зэгцлэхэд хуулийн ямар үндслэлтэй журам заавар хариуцлага ногдуулдгийг холбогдох хүнээс тодрууллаа. Гарц гарамтай ойрхон гарц гарам таглаад зарим жолооч нар мань хаяавчдаг. Үүний дагуу жирчлийг бол бид номерын хурааж аваад арга хэмжээ авч байгаа. Арга хэмжээ авахлахдаа жолооч нар мань жолооныхоо үнэлгээг дээрэн хэрэгслийн гэрчлэгээтэйгээ очоод арга хэмжээг авахлаад номер авчих юм боломжтой. Замын хөдөлгөөний дүрм зөрчигчдөд хүлээлгэх захиргааны арга хэмжээ энэ тохиолдолд авах арга хэмжээг нарийн заажээ. Нэг нь дүрм зөрчиж, нөгөө нь тэднийг торгохдоо гол нь бус. Нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад жолооч нарыгаа хүндлэн соёлтой оролцох нь чухал юм а. Сүүлийн хугацаанд хоригдсан газарт удаан зогсолт хийсэн автомашины номерыг хураан, холбогдох хариуцлагыг авах ажил шуурхай хийгдэж байгаа. Хэрэв жолооч та энэ төрлийн зөрчлийг гарган машины номерыг хураалгасан тохиолдолд дараах байдлаар эргүүл авах нэ. Гарамд ороод түүнд 20 метрээс ойр зогсохыг зэрэг газруудад зогсохыг хориглоно гэсэн ийм заалтууд байдаг. Мөн удаан зогсохыг хориглох тохиолдол нь бол төр зогсох бүх тохиолдолд хориглосон байдаг. Эхлж жолооч нар маань энэ дээр хайхрамж юм уу бусдыгаа үл хөндөх байдлаас болоод орхио явждаг. Ингэснээр бол бухимдал бий болж замын ачаалал төгжрөл саатал үүнээс үүсч бий болдгоо. Тэгэхээр энэ дээр бол замын хөдөлгөөний дүрмийн заасан зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хууль зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын дүрм зөрчин эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-аас 100000 төгрөгөөр торгох буюу 6-аас 2 жил хүртэл эрхийг аснаа гэсэн юм заалтаар арга хэмжээ авдаг. Жолооны эрхийг асах юм заалтай байдаг. Тухайн зөрчлийг удаа дараа гарган хариуцлага хүлээсэн тохиолдолд жолоо барих эрхээ хүртэл хасуулах хариуцлага байгаа. Иймд өөрийн эрх ашгаа бодсон ч мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад жолооч нарын эрх ашгийг хүндэтгсэн ч зөв боловсон оролцохыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.